2020 оны 10 дугаар сарын 8-ны шөнө 38 настай Рэйчел Бэлэнс нь өөрийг нь хүчинтэйг завдсан экс нөхөр болох Джейкоб Клейсийг буудан хөнөөжээ. Гэвч бие хамгаалахын тулд үйлдсэн түүний хэргийг орон нутгийн прокурорын газраас гэмгүй хүний амийг хэрцгийгээр хөнөсөн гэх үндслээр шүүжээ. Үүгээр зогсохгүй цаазын ял хүртэл төлөвлөсөн байж Рэйчел Бэлэнсийн шүүгчид хандан экс нөхөр Джейкоб нь түүнийг хэрхэн зодож тамлаж байсан удаа дараа хүчирхийлсэн талаар тайлбарлав. Мөн эмнэлгийн дүгнэлтүүдийг үзүүлэн бэлгийн хүчирхийллээс үүдэлтэй гэмтэл бүхий нотлох баримтуудыг гарган харуулсан ч орон нутгийн шүүхээс Рэйчел Бэлэнсийг хүлээн зөвшөөрсөнгүй. Энэ хэрэг хагас жил гарын хугацаанд үргэлжилсэн бөгөөд амиа алдсан Джейкобын эсрэг хүчирхийлэлд өртсөн өөрч хоёр эмэгтэй гарч ирэхдээ шүүх хэргийг эргэн харахад хүрв. Ингээд энэхүү түүхийг дэлгэрэнгүй хүргэв. Рэйчел Бэлэнс нь Вашингтонд төрж өссөн бөгөөд 15 настай байхдаа өөрөөсөө ах 23 настай Джейкобтой танилцжээ. Хүүхэд байхдаа тэрээр хойд эцгийнхээ хүчирхийлэлд байнга өртдөг байсан тул Джейкобын хайр халамж Бэлэнсонд эрх чөлөөг төрүүлсэн байна. Бэлэнсоны нүдээр Джейкоб өндөр царайлаг спортоор хичээллэх дуртай, бие бэлдэр сайтай нэгэн. Тэд ихэвчлэн цанаар гулгаж жижиг хотуудаар хамтдаа аялдаг байж гэр бүлийн хүчирхийлэл донд өссөн охины хувьд энэ бүхэн амьдралд нь гэрэлгийгээ нэмж аз жаргалаар дүүрэн байсан. Гэвч удалгүй Бэлэнс нь 16 насны төрсөн өдрийнхөө өмнөхөн жирэмсэн гэдгээ мэджээ. Насанд хүрээгүй байхдаа жирэмсэн болсон Бэлэнсны ээж түүнд 2 сонголт өгсөн байна. Нэг нь түүнийг үр хөндүүлснийхээ дараа гэр бүлийн хамтаар Монтана руу нүүх, хоёр дахь сонголт нь Вашингтонд энэ новчтойгоо хамт үлдгэсэн байна. Бэлэнс тухайн үедээ эргэлзэлгүйгээр сүүлийн сонголтыг сонгож, Джейкобтой хамт түүний студийн байр руу нүүж, сургуулийн хаян найзуудтайгаа ч холбоо тасарчээ. Джейкобтой хамтран амьдрах нь Бэлэнсны төсөөлж байсан шиг тэмч сайхан байсангүй. Өдөр хоног өнгөрөх тусам Джейкоб өөрийн жинхэнэ дүр төрхийг аажмаар түүнд гаргаж эхлэв. Түүний Бэлэнстэй харилцаа улам бүр дордож, анхнаасаа тис ондоо хүн болон хувирж, охины гэртээ түгжиж орхидог болсон. Анхны хүүхэд нь төрсний дараа Джейкобын харилцаач улам дордож байлаа. Охин зөвхөрөнгөө баран уйлахаас өөр ажилгүй шахан болж, түүнийг харин уйлахад Джейкоб маш их хурлан түүнийг загнаж цогтөг болжээ. Харин олон жилийн дараа Бэлэнс нь Джейкобын энэ үйлдэл хүчирхийллийн гэмт хэрэг гэдгийг ойлгосон. Гэвч тэр үед Джейкоб хүчирхийлэл үйлснэхээ дараа түүнд хайртай гэдгээ хэлээд алдаагаа хүлээн зөвшөөрч түүнээс уучлалтын түүнийг аргаддаг байж. Бэлэнс ч түүнийг байнга уужилдаг байв. Анхны хүүхдээ төрүүлснээс хойш жил хүрэхгүй хугацаанд Бэлэнс нь 18 нас хүрэхээс өмнө дахин жирэмсэн болсноо мэдсэн. Жирэмслэлтийн үеэр Джейкоб Бэлэнснийг хажуугаар өнгөрөх болгонд араас нь хүчтэй дүлхэн унгааж, уучлаарай, би чамаа гэдгийг харсангүй гэх мэтээр доогтлон шоглдог болж. Мөн нэг өдөр Бэлэнс нь найзтайгаа ярьж байсан Джейкобын яриаг санамсаргүйгээр тасалсан гэж ихээр урлаж, түүний нуруулуун лонх шидэжээ. Лонх Бэлэнсны толгойд оноход гараас нь хүүхэд нуусан байна. Үүгээр ч зогсохгүй биеийн хүчирхийллээс гадна Джейкоб түүнийг янхан, муу ээж, муухай хинч чамд хайргүй гэж янз бүрийн бүдүүлэг үг хэллэгээр доромжилдог байв. Бэлэнс нь хоёр дахь хүүхдээ төрүүлсний дараа Джейкоб түнлүү өмнөхөөс ч илүү ширүүнээр дайрч цодсон байна. Энэ үйлдэлийнхээ дараа Джейкоб дахин тэгэхгүй сайн хань, сайн аав болно гэж амласан ч хизээж засраагүй. Гэтэл нэг өдөр Бэлэнсны гайхширлыг төрүүлсэн үйл явдал болсон ба Джейкоб түүнд гэрлэх санал тавьжээ. Тухайн үед Бэлэнс нь бодохдоо эцсийн эцэст бид хоёр ч хүүхэдтэй. Гэр бүл энэ бол хамгийн зөв сонголт гэж хэлээд түүний гэрлэх саналыг хүлээн зөвшөөрсөн байна. Тэд гэрэлсний дараа Джейкоб дахин гэр бүлийн хүчирхийлэл үлдэж, энэ нь улам бүр ноцтой болсон байна. Джейкоб Бэлэнсний үснээс нь чирж гэрээсээ хөөж гарган тэрж байтугай машинаар мөрөгхийг завдсан тохиолдол хүртэл бий. Үүнээс үүдэлтэйгээр Бэлэнс нь гэмтэж 3 өдрийн турш түүний бие маш хүнд байсан байна. Тэр зөвхөрөнгөө барахдаа Монтана дахь гэр бүл рүү оцтож энэ бүх хүчирхийллийн талаар ярихад түүний ээж үл томсорлон энэ бол чиний сонголт байсан гэж хэлээд тооддоггүй байв. 2005 онд Бэлэнс нь энэ бүх хүчирхийлэлд оромжллыг төвчхийн аргагүй байдалд орсон бөгөөд гэрлэлтэд цоцлуулах өргөлөө шүүхэд өгсөн боловч түүний нэр дээр үл хөдлөх хөрөнгө байхгүй, мөн ажил эрхэлдэггүй байсан тул шүүгч Джейкобыг буруутай гэдгийг мэдж байсан ч хоёр хүүхдийг нь аавд нь үлдээх шийдвэр гаргажээ. Бэлэнсэнд юу ч үлдсэнгүй тэрээр ээж дээр очихоор Монтана руу явсан. Тэнд хэсэг ганцаараа цагийг өнгөрөөн хүүхдүүдээ санаж ганцаардсанд архи их ууж улмаар архинд донтох өвчтөй болов. Гэвч удалгүй Джейкоб хоёр хүүхдээ Бэлэнс руу явуулсан байна. Хүүхдүүдээ ирснийхээ дараа Бэлэнс нь архиа уухаа болж шаргуу хөдөлмөрлөх болжээ.
2012 он гэхэд Беллосон коллежид суралцж байсан ба удалгүй сургуулаа төгсөөд хар тамхины эсрэг зөвлөхөөр ажиллаж гэр бүлийн хүчирхийлэлтэд тэмцэх агентлагт сайн дурын ажил хийдэг болсон байна. Энэ хугацаанд тэр Кори гих залуутай танилцж өнгөрсөн үеийн муу дурсамжаа эдгэн амар тайван амьдарч эхлэв. Гэтэл хэдэн жил сургаггүй байсан Джейкоб Беллосны амьдралд дахин гарч ирсэн. Тэрээр хүүхдүүдэд асрах боломжтой болсон гэх шалтгаанаар тэдний байгаа Монтана руу иржээ. Тэдний баг хүү Исаак аавыгаа сайн мэдэхгүй бөгөөд түүний талаар дурсамж түүнд маш бага байв. Джейкоб хаяа тэдний гэрийн гадаа ирж хоёр хүүхдэд тоглуулан уулзах нь Беллосон болон түүний нөхөр Корид тиймч таламжтай байсангүй. Цаг хугацаа өнгөрхийн хэрээр түүний баг хүү Исаак өсвөр насны хүү болов. Хүү ээжтэйгээ хамт гэр бүлийн хүчирхийлэлтэд тэмцэх байгууллагын уулзалтанд явах үедээ эцэг эхийнхээ салтын талаар ойлгож энэ нь энгийн гэр бүлийн салтын хэрэг биш гэдгийг мэдсэн. Тэрхүү уулзалтанд Исаак ээжийнхээ өнгөрсөн түүхийн талаар ярьж байхыг сонссон байна. Исаак аавыгаа сайхан сэтгэлтэй нэгэн харин ээж нь салах шийдвэрийг гаргасан гэж үргэлж боддог байж. Тэдний амар амгалан амьдрал 2020 он хүртэл үргэлжилсэн. Нэгэн өдөр хүчирхийлэгч Джейкоб том хүүгийнхээ бэлгийн чиг баримжааг бусдаас олж мэдэв. Хүү нь ижил хүстэн байсан. Энэ тухай мэдсэн Джейкоб хуучин эхнэр Беллосон руу энэ бүхний буруу чихэж түүн рүү уралжээ. Джейкоб хүүгийнхээ асуудлыг хэлэлцгээр экс эхнэр лүүгээ залхан уулзахыг хүсжээ. Хэрэг зөвшөөрөхгүй бол том хүүгээ өөрийнхөө аргаар хүмүүжүүлэх болно гэв. Энэ тухай удаан бодсны эцэст Беллосон нөхөр Коридо хэлэлгүйгээр түүнтэй уулзахаар ганцаараа явжээ. Тэд 10 дугаар сарын 8-ны үдээс хойш уулзахаар тохиролцсон. Беллосон тохиролцсон газар руу очих үед Джейкоб уулзах газараа өөрчлөн хотоос холгойхон байрлах газар руу явахаар болжээ. Тэд ойн хажуудах хурдны замаар явж байв. Харин Джейкоб хүүгийнхээ талаар ярьсангүй сэдвээ Беллосон болгон өөрчилсөн байна. Тэр түүний хөхний талаар ярьж сүлжээгүй байгаа нь азтай хэрэг Кори чин санаа зовж байгаа байхдаа гэх мэтчлэн ярьсан байна. Ингээд Беллосныг хүчээр үнсхийг завдав. Тэр түүнийг бушуухан түлхэн холдуулсан ч ахиад л өөрт нь халдсан байна. Үсхийг хүчиндэх гэж оролдох үед Беллосон маш их сандарч өмнөх шигээ боомлуулчихгүй гэж айсан байна. Беллосон тэмцэлдэж байхдаа машин дотор гар буу байхыг хараад түүнийг аван нүдэн анаад шууд л гохыг нь даржээ. Энэ бүх үйл явдал Беллосны цагдаа тайлбарласан хэргийн үйл явц. Гэтэл орон нутгийн прокурорууд түүнд итгэсэнгүй. Харин прокурорууд Беллосны энэ үйлдэл өөрийгөө хамгаалсан эсхийг нотолохын тулд илүү дэлгэрэнгүй мэдээлэл хэрэгтэй гэж мэдэгдэжээ. 2020 онд гарсан шүүхийн тайланд тангарахтны шүүхээр орсон нийт хэргийн 62% нь өөрийгөө хамгаалахын тулд бусдын амнасыг санамсаргүйгээр хохироосон эмэгтэйчүүд байж. Иймээс тухайд шүүх эмэгтэйчүүдийг хүний амь хохироож болохгүй, харин өөр сан шийдлийг олох ёстой гэж үзэж байж. Тиймдээч Беллосонд цаазын ял оноож магадгүй гэж хэлсэн юм. 1976 оноос хойш Монтана мужийн шүүх 3 удаа цаазаар авах ялыг хэрэгжүүлсэн байдаг. Беллосон өөрийгөө аюулд орсныг урьдчилж мэдсэн. Өсгүй хоригдож байх хугацаанд гүн стрессэнд орж надад өөр сонголт байхгүй, надад өөр сонголт байгаагүй гэж давтан хэлсээр байж. Аз болоход Джейкобын эсрэг хоёр гэрч гарч ирсэн нь Беллосоныг аврах асар том нотолгоо болсон юм. Майнс болон Сандерс каунтигийн хоёр эмэгтэй Джейкобын хүчирхийлэлд өртсөн гэдгээ мэддэг. Тэдний нэг нь Джейкобтой хамт байсны дараа юу болсныг ярих үед шүүх хуралдаанд бас нэгэн гэрч гарч ирсэн нь Жасмин Сейлор гэх эмэгтэй байлаа. Тэрээр 2010 онд Джейкобтой болж байсан бөгөөд түүний амьдрал Беллосонтой яг адилхан байсан. Жирэмсэн болсныхаа дараа зодуулсан, төрснийхөө дараа хүчинтүүлсэн. Мөн цагдаа руу хэд хэдэн удаа дуудлага өгснөө ч санахгүй байна гэж. Цагдаа ирэх болгонд Джейкоб тэр даруй өөр хүн болж хуурдаг, ээлдэг зөөлөн халамжтай, эсвэл хэргийн газараас шууд зогтдог байсан тул цагдаа нар юу ч хийж чаддаггүй байсан гэж. Америкийн өвчний хяналтын төвийн судалгаагаар эмэгтэйчүүдийн бараг 4/1 нь амьдралынхаа туршид хамтрагчийн хүчирхийлэлд өртсөн байдаг. Гэрчийн үг тангарахтны шүүгчдийн санаа зовнилыг арилгахсангүй. Тэд илүү нарийн судалгахын тулд Беллосоныг хэргийн газар аваачиж тухайн өдрийн үйл явцыг дахин яриулжээ. Беллосонд өөр тохиолдсон явдлыг дахин ярих боломж олдсон юм. Ингээд 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдөр шүүгч гэрчүүдийн мэдүүлгийг нэгтгэж яллагч болон өмгөөлөгчдийн тайлбарыг сонссны дараа эцсийн дүгнэлтээ гаргав. Санаатайгаар хүний амьд өрсөн гих бодит нотлох баримт байхгүй гэсэн үндслээр хэргийг хэрэгсэхгүй болгож Беллосоныг саатгсан байна. Нэг ёсондоо аргагүй хамгаалалт гэж үзсэн. Харин хүү Исаак шүүхийн шийдвэрийг сонсоод ээж нь ялсан талархан түүнд дахин тайван шинэ амьдрал бий болж байгаад маш их баяртай байж.
Шүүх хурлын үр дүн өөр нэгэнд итгэл төрүүлсэн бөгөөд одоо Белласны хүү Исаак их сургуульд криминологийн чиглэлээр суралцж байгаа ба түүний зорилго бол түүн шиг гэр бүлүүдэд туслах явдал гэжээ.